Одоо та бүхэндээ Ганабел институтээс эрхлэн гаргадаг оюуны бүтээлүүдийн нэг болох хүслийн самбарыг танилцуулж байна. За хүслийн самбар гэдэг бол таны амьдралдаа авахыг хүссэн, эсвэл хийхээ хүссэн тэдгээр зүйлүүдийг зургаар илэрхийлсэн одоо самбар юм аа. За тэгээ хүслийн самбарын ач холбогдлыг би та бүхэндээ одоо дурдъя. Нэгдүгээрт хүслийн самбарын ач холбогдол бол өнгө дүрсний тусламжтайгаар бидний далд хумсарт асар их мэдээллийг дамжуулдаг нэг том ач холбогдол байгаа. За хоёрдугаар ач холбогдол нь хүслийн самбар нь бидний хүсэл, зорилго, мөрөөдлийг маань байнга сануулж идэг. Та ийм мөрөөдөлтэй хүн шүү, тийм ээ. Өнөөдрийн одоо тань тохиолж байгаа энэ асуудал бэрхшээл бол таны мөрөөдлийн хажууд өчүүхэн жижиг юм аа гэдэг. Мөрөөдлийг маань байнга бидэнд сануулад байгаа нэг том ач холбогдолтой. За гурав дахь том ач холбогдлын нэг бол гэр бүлдээ бид нар зорилгыг бий болгоод мөн үр хүүхдээ хүмүүжүүлэхэд үр хүүхдээ багаас нь зорилготой, хүсэл тэмүүлэлтэй тэр зорилгыг биелүүлэхийн тулд одоо хүн хичээх, хөдөлмөрлөх ёстой гэдгийг сануулдаг маш том үүрэгтэй байдаг. Жишээлбэл манай охин 5 настай. Тэгээ хүслийн самбар дээрээ одоо нэг удаа юм уулны зураг наачсан. Тэгээ гайхаад яагаад миний уулны зураг нааваа гэж асуусан чинь ээж би одоо уулан дээр авирахтаараа амархгүй зориг тавьж байгаа. За гэд өнгөрсөн. Тэгээ дараа нэг уулан дээр авирж захта. За миний охин амархгүй гэсэн чинь охин маань ээж би хүслийн самбар дээрээ амархгүй зориг тавьсан байгаа шүү дээ. Та санаж байгаа үсттэй гэж хариулж ирсэн. Тэгээд хүүхэд ер нь бол ээж аавгаа хараад хүн хүсэл мөрөөдөлтэй байх ёстой юм байна. Түүнийг нь биелүүлэх ёстой юм байна. Биелүүлэхийн тулд хүн хичээж зүтгэх ёстой юм байна гэдэг ийм том мессежийг өгдөг нэг одоо маш том ач холбогдолтой юм аа. За хүслийн самбарыг хийхин тулд хамгийн нэгдүгээрт нь та өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тодорхойлсон байх шаардлагатай. Хүсэл мөрөөдлөө тодорхойлсны дараа тэр хүсэл мөрөөдөлтөд тохирох зургийг хайж олно. Интернетээс олж олно, зураг тий сонин сэтгүүл дээрээс хайж олно, өөрөө зурж олно гэх мэтчлэн зургуудаа эхлээд цуглуулна. Дараа нь цуглуулсан зургуудаа хайчилж бэлтгээд түүний дараагаар хүслийнхаа самбар дээр тийм зохих одоо байранд нь тохируулан тавьдаг байгаа. За Ганабел институтаас гаргасан хүслийн самбар маань одоо тийм ээ зургнуудыг ийм зургнууд танд жишээлбэл энэ айконуудыг одоо сургууль гэдэг юм уу, таны хүсэл мөрөөдөл гэдэг юм уу, эрүүл мэнд тийм ээ одоо таныг амьдрахыг хүсэж байгаа байр, сууц гэдэг юм уу, ямар сургууль сурахыг хүсэж чинь гэдэг юм уу, тодорхой айконуудаар бас зааж өгсөн байгаа. Гэхдээ та зөвхөн айконуудад одоо баригдахгүйгээр тэгээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг самбар дээрээ байрлуулах юм бүрэн боломжтой юм аа. За зөвхөн одоо самбар байдлаар хийхээс гадна бас Ганабел институт маань энэ хүслийн цомгийг бас эрхлэн гаргасан байгаа. За хүслийн цомог дээрээ тийм ээ ер нь бол зөөврийн байдалтайгаар цүнхэндээ жижигхэн одоо хүслүүд хүсэл мөрөөдлөө байрлуулад цүнхэндээ авч явах ийм зорилготойгоор хүслийн цомгийг хийсэн байнамаа. Ганабел институтээс эрхлэн гаргасан хүслийн самбарыг 2 өнгөөр гаргасан байгаа. Ягаан өнгөтэй, бор өнгөтэй. За бүсгүйчүүдэд зориулсан, эрчүүдэд зориулсан, мөн гэр бүлүүдэд зориулсан байдлаар гаргасан байгаа. Тэгээд хүн өөрийнхөө өнгөний сонголтоос шалтгаалаад энэ 2 өнгөнөөс сонгох боломжтой юм аа.